Росли тарот ээлжид мэргээрээ та бүхэнтэйгээ уулзах гэж байна. За өнөөдрийн маань афоризм хайр гэдэг зөвхөн мэдрэмж биш харин үйлдэл юм аа гэсэн ийм өгүүлбэрээр эхэлж байна. Тэгэхээр дурлал, хайр хоёрын ялгаа гэдэг юм бол дурлал бол зүрхний маш хүчтэй догтлол ийм гинэттэй ийм гоё ингээд дотроос ингээд гал шиг дүрлцдэг хүсэл тэмүүлэл ихэвчлэн бол яг дурлал маань айгүй тийм нөгөө сэтгэл хөдлөл дээр суурилдаг бол хайр бол ингээд дурлаасаа арай гүнзгий төвшнөх гэсэн үг те. Тэгэхээр хайрлсан хүн бол яах вэ гэхээр яг дурлсан хүн шиг бол догтлол бол байна. Яг түрүүний хэлсэн шиг те. Гэхдээ энэ нь бол илүү гүнзгий тухайн хүнээ ойлгоно те. Ямар нэг сул тал гарч ирэхэд түүнийг нь бас төвчин чин сэтгэлээсээ тухайн хүнээ гомдоочих үедээ те сэтгэлд нь ямар нэгэн зүйл хийч үдээ гэж ингэж одоо нэг тийм цэцэг шигэлтэй ер нь бол нэг эмзэг цэцэг шиг түүнийг усалж байгаа мэт одоо мэдрэмж тухайн хүндээ ингээд өгч чаддаг. За дээр нь хамгийн гол нь гараас чинь атгаад хамтдаа ирээдүйг одоо туулах ийм чин хүсэл эрмэлзэлтэй ингээд гараас нь хөтлөөдтэй туулаад ингээд амьдралыг дуусгадаг. Тэгэхээр өнөөдрийн маань уншлага болохоор та энэ харилцаан дээр ямар бодолтой байгаа вэ? Нөгөө хүн яг те энэ харилцааг одоо хэрхэн харж байгаа вэ гэсэн юм харьцуулсан байдлаар тэгээ та хоёр яг нэг долгион дээрээ матчилж чадчихээн үү те яг ингээд нэг долгион чинь яг нэг төвшөнд байж чадчихээн үү гэдгийг чек хийх ингээд маш сонирхолтой мөрөг байх болно. За ингээд та бүхэн маань хамгийн их таалагдаж татагдж байгаа группийнхаа сонголтыг хийгээд ороод ирээрэй. За ингээд групп 1-ийн маань уншлага хэлж байна. Групп 1-ийнхэн маань Seven of Pentacles гэсэн картын сонголт хийжээ. Тэгэхээр энэ карт маань одоо яг ингэ харах юм бол ер нь бол харилцаагаа аюугаа ингээд тэ нандинаж байгаа одоо энэ зүйл маань ингээд хугарчгүй дээ, нурчгүй дээ гэдэг энэ одоо нэг жижигхэн хөрхөн зулцгалсан байгаа юугаа гараараа ингээд нөмрлөөд одоо ер нь бол аюу гоё л юм хайр тэ одоо энэ харилцаагаа хамгаалах гэсэн нэг юм чин сэтгэл бол нэгдүгээр группийнхэнд маань бол байна. За одоо нөгөө нэг хундаам гэж ярьдэн шүү дээ. Тэгэхээр энэ бол үндэс бол маш гоё бат бүх юм. Тэгээд үнэхээр нөгөө үндэс бол гагшгүй гэдэг шиг ууг нь бол гоё юм нэг одоо энерги байна. За тэгэхээр таны энерги энэ талаа нөгөө хүний тань энерги одоо энэ талаа байх болно. За групп 1-ийнхний маань буюу таны энерги энэхүү харилцаагаа хэрхэн харж байгаа вэ? Үзэж байгаа таны энерги гэсэн үг тийм. За Magician хоёрдугаар карт маань Two of Wands. Гуравдугаар карт маань Queen of Cups. За тэгснээр доотлолтоо Devil гараад ирэх юм. За окей. За тэгэхээр нөгөө хүний маань энерги таныг гэсэн тэ энэ харилцаа гэсэн сэтгэл нь ямар байна вэ? За таны одоо харж хайрлаж явдаг хүн энэ харилцаагаа хэрхэн харж байгаа вэ? За Page of Swords. Queen of Pentacles. Nine of Swords. Ten of Cups. За Nine of Wands карт маань хамгийн доотлолтоо гарч ирж байна. За тэгэхээр таны энерги бол тэ энэ харилцааг ууг нь бол яг ингээд та өөрийнхөө амьдралд энэ хүнийг одоо эсвэл нөгөө нэг таны таалагддаг те яг энэ одоо хүн одоо ийм л хүн миний амьдралд орж ирээсэ гэж хүсэж мөрөөдөж одоо та энэ хүнийг баг ингээ манифест хийж те ингэж амьдралдаа оруулж ирсэн хүн байгаад байна. За гэхдээ ёстой нөгөө crossroad гэдэг шиг те Two of Wands карт маань яг аль замаар явах вэ гэд нөгөө
хоёр замын алийг сонгох вэ гэдэг сонголт буюу энэ харилцааг ингээ үргэлжлүүлээд те явах ёстой юу эсвэл үгүй юу гэсэн энэ нэг айгүй том сонголтын дунд орцсон гацчихсан харилцаа байна. За Queen of Wands карт маань Queen of Cups карт маань та угаасаа энэ хүндээ сэтгэлтэй те ийм гоё одоо хайрыг өгч чаддаг. Угаасаа л энэ хүн таны яг ийм нэг мөрөөдлийн хүн байгаа учраас энэ бол та бол энэ хүндээ бол сэтгэлтэй юм аа. Гэхдээ Devil гараад ирнэ гэдэг маань та хоёр бол яг ийм crossroads гэдээ яриад байгаа ш. Тэгээ энэ хоёр одоо савааны дунд яг яах ёстой вэ гэдэг дээрээ л ингээд таны хувьд одоо маш шийдвэргүй гацсан байгаа харилцаа. Яг энэ харилцаа танд маш гоё ингээд нэг ийм зөв энергийг өгөөд байгаа юу гэвэл үгүй. Одоо хүсэн хүлээсэн хүн чинь байсан боловч одоо цаанаа те нэг ийм одоо магадгүй ийм токсик зан чанартай танд таалагдахгүй зүйлүүд ихтэй ч байсан юм уу те нэг ийм зүйлүүд танд ингээд нөгөө хүлээгдэж байгаагүй жоохон ийм сүүдэр талны та хүлээн зөвшөөрч чадахгүй байна л гэсэн үг. За тэгэхээр энэ таны хувьд бол одоо ингээд те яг ингээд сонголтоо хийх гээд төсөж байгаа боловч яг үнэхээр энэ хүндээ сэтгэлтэй. За нөгөө хүн бол яг үнийг хэлэхэд бол тань эсвэл нөгөө нэг Seven of Pentacles карттайгаа тун төстэй. За яагаад тэгж хэлж байгаа вэ гэхээр энэ хүн Page of Swords картаар хэлж байгаа хгүй. Тэгэхээр ямар нэгэн байдлаар энэ хүн шийдвэрээ гаргасан. За тантай те үнэхээр энэ Ten of Cups буюу гоё сайн сайхан ирээдүйн амьдралаа бүтээх ийм одоо боломжтой энэ потенциал байгаа гэж харж байгаа. Гэхдээ энэ хүн одоо дээр нь те энэ хүн таныг яг ийм өөрийнхөө одоо ирээдүйн гэргий эхнэр болох ёстой хүн гэж ер нь бол хардаг. Queen of Pentacles бол яг нэг ийм амлалтын буюу хэрвээ яг одоо нөгөө талаас гарч ирэх юм бол яг нөгөө яг л те одоо урт хугацааны юм нэг амлал өгөх дайны харилцаа байгаад байгаа хгүй. Гэхдээ яг энд таярт асуудал байна те. Nine of Wands карт, Nine of Swords карт маань энэ Devil картны бол бүр ингээд тодорхой жишээ юм уу да те. Тэгэхээр энэ хүн ийм бодол байгаа ч гэсэн та өөрөө энд нөгөө маш шийдвэргүй болчихсон байгаа даа учраас энэ хүнд одоо нөгөө айгүй их асуудал босч ирж जैन те. Энэ харилцаа айгүй тийм хүнд ачаатай юм шиг санагдаж байна. Тэгээд хамгийн гол нь энд одоо таарын одоо энерги яг мөргөлтийн хувьд бол мөргөлдөж байна. Гэхдээ энэ тийм тодорхойгүй байдалтай гэсэн үг. Одоо аль нь нэг тийм энд бол ер нь бол энэ хүн шийдсэн. Гэхдээ таны хувьд бол та өөрөө яг энэ хүн миний яг тэ эцсийн ингээд сонголт байж чадах уу гэдэг дээр л. За тэгэхээр нөгөө нэг хамгийн ихний нөгөө бидний хэлсэн нөгөө юу байгаад байгаа шүү дээ. Афоризм байгаад байгаа шүү дээ. Тэрэн дээр болохоор яг ингээд нэг юм дурлал хайр хоёрын ялгаа гэдэг шиг яг энэ дээр одоо яг л ийм сэтгэл хөдлөлөөрөө те яг л ийм хүссэн үнэ ингээд амьдралтаа оруулаад ирсэн. Гэтэл бол яг энэ дээр бол миний хувьд жоохон үйлдэл нь асуудалтай юм уу л гэсэн те ийм эргэлзээ гараад ирж जैन. Тэр хүний магадгүй одоо хүнд чинь сайн муу талууд байгаа. Гэхдээ сүүдэр тал нь танд таалагдахгүй байна. Та хоёр яг ингээд те нэг ийм гоё одоо ирээдүйг хамтдаа бүтээх нэг тийм итгэл сэтгэл нь жоохон ингээд унтсан хумигдсан байдалтай байгаад байна. За тэгэхээр бүгдээрээ love картнасаа нэг хитэн карт авъя. За group 1. За үзэж байгаа таны хувьд энэхүү харилцаа ямар утга учиртай вэ? За энэ бол таны тал байгаа шүү дээ. За honeymoon. Эвлэрэх. За тэгэхээр нөгөө нэг та болвол тэ ийм нэг одоо яг л нэг юм те нөгөө энэ хүн чинь ингээд нөгөө одоо таны хувьд энэ хүнээ ингээд өөрийнхөө орон зайд оруулж ирсэн үү тийм энэ бол ямар нэгэн байдлаар ийм ялтчгүй учрах ёстой connection хайр байсан уу гэвэл тийм яагаад гэвэл одоо өмнөх насны те яг ийм нэг учрах ёстой нэг нэгээ
одоо нэг нэгнтэйгээ таарах ёстой л яг ийм хүмүүс болж таарлаа л да. Тэгэхээр энэ зүйл дээр та одоо яг нэг юм хоёр дагдмал одоо тийм үгүй гэсэн нэг юм нэг сонголтын яг уулзвар дээр зогссон байгаа хүн байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр энд те honeymoon гэдэг карт маань магадгүй танд яг те нэг бол одоо үнэхээр энэ хүнтэй сайхан гэрлээд бал сараа хийгээ сайхан явах нэ те. Нөгөө талдаа болохоор та энд одоо хоёр дахь боломжийг энэ хүнд одоо олгохгүй байгаа нь бас жоохон асуудал байна гэж ер нь гарч ирж штэ те. Тэгэхээр энэ одоо хүнд та эвлэрэх боломжийг олгоод хоёр дахь шансыг олгооч гэсэн нэг ийм картууд гарч ирж байна. За тэгэхээр нөгөө хүний нэрийг ямар ахыг харъя. За чи хайрыг хүртэх хэрэгтэй. За яг энэ хүн бол нэг юм юутай. За playfulness гэсэн карт гарч ирж байна. За trust гэсэн бас карт гарч ирж байна. За тэгэхээр энэ хүний хувьд тэ та энэ хүн одоо энэ нөгөө таны одоо сонирхоод байгаа хүн чинь өөрөөс чинь илүү одоо юутай байна гэсэн үг. Одоо өөрийг чинь юм хайрлах сэтгэл нь арай илүү юм уу л гэж хэлмээр юм байна. Яг нөгөө хоёр хүнийг ингэж уншижсэн одоо баг энэ одоо анхны тохиолдол уу юу жоохон бас ялгаж ярихад айгүй төвхтөл юм байна. За тэгэхээр энэ хүн таныг юу гэж бодож байна вэ гэхээр та бол хайрлагдах эрхтэй хүн юм аа тий. Одоо бол хайр одоо бид хоёрын ингээ хайр дурлал болох цаг нь ингээд магадгүй яг юм болох ёстой л цагтаа айгүй гоё зүв болно. За одоо ер нь бол ингээ хуучин энергиэсээ салаад тий одоо яг юм фреш одоо энергитэй одоо ирэх хэрэг нь бол хэрэгтэй гэсэн нэг ийм карт маань гарч ирж байна. Тэгэхээр энэ хүний нэрийг болохоор тэ release your ex гэсэн карт гарч ирж байна. Энд нөгөө devil гарч ирээд байгаа шүү дээ. Тэгэхээр магадгүй энэ devil танд юу мэдрүүлээд байгаа вэ гэхээр яг энд одоо нөгөө өмнөх байсан харилцаа нь магадгүй ингээд одоохондоо бүр ингээд яг нэг тийшээ болж салаагүй байгаа юм шиг өөрт чинь санагдаад энэ хүнд одоо ийм итгэл нь байхгүй болчиход байгаа юм шиг те. Энд бол яг нөө trust гэж байна те. Тэгэхээр итгэл бол айгүй их хэрэгтэй байна. Тэгээд энэ хүн харилцаандаа бол уг нь бол ийм итгэл те. Би одоо өмнөх хэрвээ X аваад тэр зүйлээсээ холцсон. Надад итгэээч те. Хоёулаа энэ одоо харилцаа айгүй гоё joy одоо тийм нэг happiness те. Гоё ингээд гоё харилцаагаа айгүй гоё ингээд нэг юм зөв тийш нь болгоё гэсэн нэг ийм сэтгэл энэ хүнд байгаад байгаа байхгүй юу. Тэгээ энэ хүн бол өөрийг чинь бол хайрлаж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа. Таны хувьд болохоор энэ хүнд нэг тийм итгэлгүй байгаад байна. За тэгэхээр ер нь бол одоо бол зөвлөгөө карта аваад тэгээд дуусгая. За групп 1-ийн хонд маань өгөх зөвлөгөө. За, Three of Pentacles, Ten of Cups дахиад гараад ирлээ. За, King of Wands, Four of Swords, Four of Cups карт. За, яг вэ одоо тэгэл энэ дээр бол ялцчгүй тайрын дунд тэг яг одоо энэ тэр нэг мод ургаад байгаа штэ. Тэр шиг тайрын хорвоо ертөнц дээр ингээд нэг учирсан чинь нэг энгийн зүйл биш буюу тайрын дунд заавал ийм нэг цугтаа ямар нэгэн зүйл одоо энэ хорвоо ертөнцид бүтээгдэх ёстой гэсэн үг. За магадгүй одоо хөөхд ээж болно. За эсвэл болвол те нэг юм цугтаа одоо мэдгүй одоо цуг ажилтдаг хүмүүс байсан ч болно те. Цуг ажилтдаг ингээд нэг юм
том төсөл дээр ч юм уу те зүгээр жишээ авч байгаа шүү те. Тийм төсөл дээр ч юм уу ажилдаг те. Яг тэр төсөл ингээд те юм эргэн тойрондоо бусад хүмүүстэй айгуу гоё юм хэрэгцээтэй зүйл та хоёрын дундаас ямар нэгэн тийм гоё бүтээл гарах хэрэгтэй гэсэн үг. Тийм учраас та хоёр ингээд ийм connection ч байгаад байна. За дээр нь Ten of Cups бол яг ийм гэр бүл болох боломжтой боловч одоогоор явах те ингээд те яарад хэрэггүй гэдэг шиг жоохон ингээд ийм хүлээхэд бол одоо ямар ч асуудал алга хугацаа хэрэгтэй. Энэ одоо харилцаанд хугацаа хэрэгтэй буюу одоо төлөвлөгөө хэрэгтэй гэсэн үг те. Энэ King of Wands card дээр айгүй их ингээд төлөвлөж байгаа зү те бүүн бичиг цаас гаргаад ирсэн. За ер нь бол ингээд боломж нь бол байгаа. Гэхдээ одоохондоо бол энэ дээр бол жоохон зогсолт авч болно гэсэн үг. За Four of Swords бодох зүйл байна те. Four of Cups нэг тал нь ингээд заа гингүүт нөгөө тал нь үгүй гэл ингээд таарын яг ингээд нэг vibe чинь ингээд нэг тийм уг нь бол төстэй нэг ойлголт ч бол байна те. Чамааг одоо энэ хүнд итгэхгүй байгаа ч гэдэг юм уу те. Нэг тиймэрхүү мэдрэмжийг энэ хүн бол мэдээд байна. Нөгөө талдаа энэ хүний өөрөө чинь гаргаж байгаа характер энэ хүнд ерөөсөө бас нэг ингээд нэг тийм таалагдчих болохгүй байгаад байна. Тэгэхээр та хоёр бол яг маш гоё боломжтой бүх зүйл боломжтой. Гэхдээ энд жоохон магадгүй бодох хугацаа хэрэгтэй гэсэн үг. За тэгэхээр одоо бол та хоёрын байдал бол яг л нэг ийм л байна л гэж хэлнэ. Уг нь бол ийм байлгамаар байгаа байхгүй юу те. Гэтэл та хоёрын өөртөө чинь энерги яг одоо тийм нэг бүрэн ойлголцсон төвшний хувьд биш байна. Тэгэхээр яг л ийм нэгэн жоохон зөрүүдэлцэн те. Энэ гоё ундаа ч юм уу нэг юм зөөгч ингээд юм авчирад өгч байгааз. Тэгэхэд ингээд тэр аягийг харахчгүй байгаас те. Нөгөө талдаа болохоор ингээд нам одоо унталтын байдалтай орцсон ер нь бол нэг иймэрхүү. Тэгэхээр ер нь бол яг нэгдүгээр группийнхан маань харилцаа зогсон мөртлөө энэ харилцааг яг тэр жигтэн ингээд дуусгахад хайр юм аа л гэдэг нэг ийм мэдрэмжтэй нэгдүгээр группийнхан байна. За ингээд та бүхэнд хэрэг болсон гэж найдаж байна. Баярлалаа, баяртай. За ингээд 2 дугаар группийн маань уншлага хэлж байна. 2 дугаар группийнхан маань Four of Swords гэсэн хүү бас нэлээд ийм хүнд мэдрэмжтэй картын сонголтыг хийжээ. Тэгэхээр одоохондоо бол те ингээд энэ хүн бол ямар ч зүйлийг хийхийг хүсэхгүй байна. Бүртээ ингээд нэг юм одоо зүрхээ бүр ингээд гаргаад тавьсан те байна гэдэг чинь одоо бол бүх юмд жоохон юм даун одоо энергийн хувьд жоохон уналттай онцгүй мэдрэмжтэй жоохон ганцаараа баймаар байна те гоё амармаар байна гэсэн нэг ийм мэдрэмжтэй картны сонголтыг хийсэн байна. За тэгэхээр бүгд ямар ч гэсэн энэ талтаа өөрөө одоо үзэж байгаа таны энерги энэ талтаа нөгөө хүний энерги энэ талтаа гарч ирээ шүү за. За 2 дугаар группийнхан маань энэхүү харилцаагаа хэрхэн харж байгаа вэ? За Moon картаар хэлж байна. Оо, Devil. За энэ картууд ч юм юу яахгүй юу гэдүүлээ. Хойлох гэсэн чинь бүр хойлж болохгүй гадаг шүү дээ. За Queen of Pentacles карт маань хамгийн доотлын карт болж гарч ирлээ. За нөгөө хүний маань энерги ямар байна вэ? 2 дугаар группийнхан нөгөө хүний энерги энэхүү харилцааг хэрхэн харж байгаа вэ? За Two of Wands карт маань за Three of Swords. Wow, Shadow Side гэсэн карт маань энэ баг Devil карт маань ах шиг байна да. За Page of Swords, Ten of Pentacles карт маань гарч ирлээ. За тэгэхээр Таарт өстө үнэхээр одоо энэ харилцаан дээр амралт хэрэгтэй байна. Тэгээ бүх юм болох ёстой цаг хугацаанд болно гэдэг шиг одоо бол үнэхээр ингээд хоёр талдаа нэгээ хүчтэй даах ерөөсөө шаардлага байхгүйгээр одоо өөрсдийнхөө тэ жоохон сүдэр талтай одоо яг нүүр тулах юм уу? Энэ зүйлүүдийг зэкслэх боломжтой юм уу? Тэ дунд ч үүсэн ийм айхтар онцгүй ийм харилцааг
одоо юу гэдэг хүлээн зөвшөөрөө цаашлах юм уу үгүй мүү гэдэг л нэг ийм айхтрал энерги байна да. За таны хувьд бол те энэ үнэхээр энэ харилцаа бол төөрөгдөл. За луна бол сар карт маань байгаа те. Сар карт бол төөрөгдөл тодорхойгүй байдал. За devil бол айгуу тиймтэй нэг toxic байдал. Энэ бол одоо нөгөө юу гэдэг ийм салж болохгүй, нийлж болохгүй байгаа нэг ийм онцгүй мэдрэмж. Зэн чи гадаа ямар их шүүгэнтэй нэ. За тэгэхээр нөгөө нэг салж болохгүй байгаа ийм одоо юутай айгүй хэцүү энэ мэдрэмж таныг одоо айгүй их зовоож байгаа гэсэн үг. Тэгэхээр Four of Pentacles бол яг байгаа газараа одоо жоохон комфорт зондоо орж байх. За ингэхээр төөрөгдөлтөөгөө ер нь бол ингээд нэг юм тэгээ ийм жоохон хэцүү байдалтайгаа та одоо цухтаа ингээд тэр зүйлээсээ гарч чадахгүй нэг юм баригдмал айгүй төвхтөл ийм энерги байна. За Queen of Pentacles бол айгүй хөрхөнтэй. Уг нь бол яг энэ дээр бол happy ста нөгөө нэг одоо юу гэдэг гэр бүл болох боломжтой гэж таны хувьд харж байсан энэ хүнийг тэ би энэ хүнд бол амлалт өгч болноо. Би энэ хүний эхнэр болж болноо. За энэ бол битүүрт ингээл тэ бас айгүй сайхан цаанаасаа ирсэн сайхан юм учрал байжээ гэл айгүй гоё юм бодоол тэ ийм гоё happy гоё ингээд нугаршгүй хугаршгүй те нэг ийм аз жаргалтай гэр бүл болноо гэж ингээд бодож байсан боловч ер нь бол ингээд жоохон төөрөгдсөн байгаа учраас яг хөө хэсэг хугацаанд бол ингээд хүчлээд ах шаардлагагүйгээр таны хувьд бол бас л ингээд те жоохон амарч болно. За нөгөө хүний хувьд гэхээр бас л нэг ийм хоёр road те ийм хоёр одоо сонголтын хоёр салаа зам орхиод явах уу? Эсвэл бол би энэ хүнтэйгээ үлдэх үү? Яагаад үлдэх үү гэж хэлж байгаа вэ гэхээр энэ дээр Ten of Pentacles гэсэн карт маань гарчиж байгаа хгүй. За энэ карт маань бол яг гоё юм амлалтын карт буюу энэ Queen of Pentacles-та ер нь бол гоё дүүц хүүц тэ одоо нөгөө тухайн хүн маань тантай яг л ийм сайхан тэ одоо хөшин болтлоо, өвөө болтлоо, амьдрнаа ч гэдэг юм уу те нэг ийм гоё амлалтын карт байгаад байгаа боловч энэ зүйлийг түр хугацаанд ингээд тавьж явуулах хэрэгтэй байна. За Air of Cups бол те болохгүй байгаа харилцааг хүчлээд авах шаардлагагүй. Битээрт бол үнэхээр хугацаа хэрэгтэй гэдэг ийм энерги бол та хоёрын хувьд бүр хоёуланд ч юм байна. Тэгэхээр энэ хүн бол те зүрх сэтгэлийн хувьд шархалсан байна. За shadow side гэдэг чинь шүү дээ. Магадгүй энд бол бүр амар те эмэгтэй нь бүр ингээ айцсан, эрэгтэй нь бүр ингээ толгоогоо бариад ингээ нөгөө хүн рүүгээ одоо айлгаад байгаа мó, орилоод байгаа мó те. Ер нь ингээ асуудал ерөөсөө болохгүй байна те. Одоо битээр бол ингээ нэг юм хоёулаа жоохон магадгүй та хоёрын хувьд одоо ийм нэгнийхээ айгуу тийм сүүдэр талыг олоо харцсан буюу одоо юу гэдэг хүнд чинь нэг сайн муу талууд гэж байна шүү дээ тий. Гэхдээ муу тал нь ерөөсөө ингээд нэг тийм таалагдахгүй байгаа. Муу тал буюу сүүдэр талтайгаа илүү сайн ажиллах хэрэгцээ ерөөсөө та хоёрт хоёуланд ч юм байна гэсэн үг. За тэгэхээр ингээл те нэг нэгнийгөө одоо ингээл айхтар те ер нь бол ингээл одоо маш л тийм хэцүү л харилцаатай байна да та хоёрын хувьд болохоор. За Page of Swords карт маань ямарваа нэг зүйлийг одоо тэ нэг юм тодорхой болгох ч гэдэм үү ер нь бол нэг юм хэсэг хугацаа хэрэгтэй гэж энэ хүн ойлгосноо тэ нэг зүйл дээр одоо шийдвэр гарсан л гэсэн үг. За тэгэхээр энэ хүн бол түрдээ таныг орхиж явсан байна. Та энд бол тэ ингээд яах ёстой болоо гэдэг зүйл дээрээ ингээд төөрөөд бас энэ сэтгэл санааны хувьд та хоёрын голын энерги бол бүр яг одоо ингээд таарч байгаа буюу 2 дугаар группийнхан маань одоо бол би 2 дугаар группийнхныг цуг байгаа гэж бол бодохгүй байна. Энэ хоёр та хоёрын хувьд бол үнэхээр харилцаа бол нэлээд хүнд асуудалтай л харилцаа байна да. За тэгэхээр хосын картнаасаа хэдий авчий. За таны хувьд энэ хүн харилцаа гэрсэн гарч байгаа вэ?
Вау. Ер нь бол энэ 2 дугаар группийн жоохон dark вэ шүү. За. Тэр хүн харилцаагаа хэрхэн гарч явээ? За, finance and career. Express your love. За, энэ хүн бол цорын ганц хүн маань байх боломжтой юм аа. Зүрх сэтгэлийн ярьслах хийх хэрэгтэй гэж тэгж штэ. За, тэгэхээр 2 дугаар группийнхэнд маань яг ийм control issue байна те. За, энэ таны талд ийм let go of control issues гэж штэ. Тэгэхээр энэ хүн үнэхээр те магадгүй таныг айгүй тийм одоо өөрөөр чинь байлгаж чаддгүй, маш магадгүй маш хартай тэ deception бол бас жоохон ингээл нэг юм 3 дахь пари тэ хөндлөнгийн нөлөөлөл toxic буюу death card devil cardтай маань одоо нэлээд төстэй одоо oracle card байна. За тэгээд юм бол цаг хугацаанда гэдэг шигтэй таарийн хувьд бол үнэхээр харилцаан дээр бэлэн болоогүй байна. Тэгээд нэгээ илүү сайн мэдэх хэрэгтэй байгаа. За гэтэл нөгөө хүмүүс маань яасан бэ гэсэн чинь те яг юм зүрх сэтгэлийн ярьцлага хоёлаа хийя. Хоёлаа нэгнийгээ айгуу сайн ярилцъя гэд нөгөө хүмүүс маань бодоод байна. За өөрөг чинь бол энэ хүнтэй миний хувьд бол цорын ганц юм аа. За би үнэхээр ингээ хайраа ингээ илчлэмээр байна. Тэгээд гэхдээ яг ер нь бол хайрын амьдралд энэ хүний карьер болон финанстэй нэм санхүүгийн байдал бол нөлөөлж байх бас магадлал маш өндөр. Тэгэхээр ингээл одоо хоёр хүн сайн сайхан амьдраад ингээ хоорондоо ингээд те сайн сайхан амьдрахын тулд одоо юм л одоо хэрэг болно шүү дээ. За санхүүгийн байдал ч нөлөөлнө, ажил карьер ч нөлөөлнө те. За үнэхээр энд одоо таны талаас те ийм control issue-тэй те ийм таныг өөрийнх орчин байлгаж чаддгүй маш хартай ч юм уу те нэг иймэрхүү онцгүй зүйлс байгаа бол бас энэ ер нь бол нөгөө талтай үнэхээр гоё ингээд ярилцлаа гэд шийдэж чадах зүйл үү гэдгийг нас бодолцмоор л юм байна. За тэгэхээр бүгдээрээ энэ харилцааг яах ёстой вэ гэж зөвлөгөө карт аваад уншилгаа дуусгая. За групп 2 зөвлөгөө карт нөө. Wow, High Priestess, Lovers, 5 of Cups. Queen of Swords. За Queen of Swords карт маань юу вэ гэхээр өөрийнхөө boundary-г мэдэж чаддаг маш тийм хүчрхэг энергитэй. За магадгүй жоохон хүйтэн энергитэй ийм эмэгтэй байдаг. За тэгэхээр энэ харилцаа бол таард үнэхээр маш чаленжтай юм а тий. За таарийн байдал бол одоо юм тий дундаа ингээ бөө асуудалтай одоо маргалтан тий санал нийлэхгүй. За тэгээд ер нь энэ харилцаанаас айгүй тийм гоё мэдрэмж авч чадахгүй байна тий. За 5 of Cups карт маань ингээд ийм бүр ингээд сөхрөөд унтсан ийм эмэгтэй карт байгааз та сонголтын карт хүртэл юм тий. За Lovers байгаа ч гэсэн дундын bond байгаа тий. Энд бол хайр байвал байж болох ч гэсэн. За энд бол та үнэхээр одоо High Priestess буюу өөрийнхөө зүн совин мэдрэмжээр шийдвэрээ гаргаарэ тий. Таны одоо орон зай гэдэг бол айгүй чухал юм аа тий. Boundary-га мэддэг байгаарэ. Хитрхи ихтэй ийм toxic хүнийг бас амьдралдаа оруулж ирэх үгүй юу тий. Энэ хүн үнэхээр одоо энэ дээр байгаа штэ нөө shadow талтайгаа нүүр тулаад ингээ гоё өөрийгөө засаж чадах юм уугүй юм уу гэдэг дээр үнэхээр тайм хэрэгтэй. За энд бол төр зуртаа boundary татчихад бол болохгүй юм байхгүй. За доотлолт нь sun карт маань байна тий. Тэгэхээр энэ харилцаа яг хуу эцсийн дүндээ boundary-га чи татчих чадаад энэ хүн ойлгож чадаад харилцаа чинь дахиад эхэлж болох ч гэсэн энд бол нэлээд цаг хугацаа авнаа л гэж хэлэнтэй хүн ингээд өөрийнхөө сул муу тий сүүдэр талтайгаа ажиллана өөрийгөө тэр олон жил ийм одоо юу гэдэг суур хүмүүжил гэдэг зүйл бол тийм хурдан одоо засардаг зүйл биш шүү дээ тий. Тэгэхээр энэ зүйл засархад цаг хугацаа ингээ орох учраас би бол энэ харилцаа жоохон удаан тий одоо хоорондоо нэгээ ойлгоход нэлээд удаан хугацаа шаардах нэ гэж хэлнэ. За ингээд 2 дугаар группийнхэнд маань уншлага маань хэрэг болсон гэж найдаж байна.
Баярлалаа, баяртай. За ингээд групп 3-ын маань уншлага хэлж байна. Групп 3-ын маань Six of Wands гэсэн картыг сонгожээ. За арттал нь те зөндөө олон хүмүүс алга ташаад л энэ хүн чи одоо ингээл те нөгөө айгуу гоё мундаг гавья байгуулсан хүн шиг л те ийм гоё юм байдалтай энергитэй карт байна. Тэгэхээр магадгүй гоё те олон донд ийм онцгойр чаддаг олон хүний анхаарлын төвд байдаг ийм couple буюу хосууд байх магадaltaй л юм. За тэгэхээр энд таны энерги, энд нөгөөний энерги уншигдах болно. За одоо таны энерги хэлж байгаа шүү. За 3 дугаар группийнхний маань 3 дугаар группийнхэн маань хэмхүү харилцаагаа хэрхэн харж байгаа вэ? За Seven of Pentacles, Strength cards. Judgment. За хамгийн доотлын карт маань Five of Swords карт маань гарч ирж байна. За нөгөө хүн маань энэ харилцаагаа хэрхэн харж байгаа вэ? Нөгөө хүн маань энэ харилцаагаа хэрхэн харж байгаа вэ? За Knight of Pentacles, Three of Wands, Eight of Swords, King of Pentacles, Four of Pentacles карт маань хамгийн доотлын карт байна. За тэгэхээр энэ харилцаа за таны хувьд бол энэ харилцаан дээр маш ингээд нөгөө нэг юутай одоо юу гэдэг өөрөө тань одоо төвчээр ер нь бол энэ харилцаан дээр нэлээд юм төвчээртэй хандаж байгаа. Энэ харилцаагаа аль болох зөв болгох гээд ингээд хичээж байгаа боловч ямар нэгэн байдлаар та хоёрын хувьд ийм зөрчилдөөн үүсээд байна. Тэгэхээр зөрчилдөөн үүсэж байгаа учраас те энэ харилцааг за ер нь ингээд байлах нь те өдий хүртэл уг нөгөө яваад те ингээд хичээгээд ирсэн харилцаа юмсан уг нь зөв болгочих юмсан гэхдээ энэ харилцаа яагаад ч юм нэг жоохон ингээд нэг юм нэг бууж өгөх гэж ярьдээ маа. За хангалттай би ингээ харлаа те одоо бол би зөв болох гэж хичээсэн үү тийм те би хангалттай энэ харилцаан дээр өөрийгөө одоо хичээж ирсэн үү те би одоо юу гэдэг энэ харилцаан дээр одоо өөрөөсөө шалтгааллах ингээл те бүхнийг л одоо хийлээ гэтэл энэ харилцаа надад яагаад ч юм ингээд миний те зоргийг одоо мохоогоод байна гэсэн ийм энерги танд байна. Тэгэхээр та бол энэ дээр сүулдэ бол те за би ер нь ингээд те сингл ганцаараа ингээд те өөрийнхөө өсөл мөрөөдлийн төлөө ингээд те айгуу гоё ийм adventure эрхчлөөтэй те нэг ийм шин одоо замыг сонгоод нэг ийм эрхчлөөг одоо хүсэж байгаа л карт гэсэн үг. Фул болвол те одоо энэ фулийг л харчих цаа. Одоо ер нь бол та бол яг ийм энергитэй байгаа те. Одоо окей урд бол те одоо баг ингээд гიშхийя гэхэр газар нь ахгүй. Гэхдээ ингээд нэг бүр нэг баясгалантай явж байгаа зү те. За те би хичээсэн одоо бол хангалттай. Одоо нэг хэсэг хугацаанд те магадгүй ингээд сингл ганцаараа өөрөө дээрээ ингээд ажиллах хэрэгтэй байна. Би өөрийнхөө паверыг ингээд бүтээх хэрэгтэй байна. Би энэ харилцаан дээр те ингээд одоо яг л нөө Six of Wands карт маань энд ингээд дахиад гараад ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр ер нь бол энэ бол бараг таны энерги байж магадгүй юм байна л да. Энэ карт маань дахиад гарч ирлээ. За нөгөө хүний хувьд бол би жоохон айгуу тийм ингээд те нэг юм яг тайрын үед юм холын харилцаа байх бас айгуу магадлал өндөр юм байна. Дээр нь энэ хүн таныг ингээл те нэг магадгүй одоо яг үйлдэл хийхгүй мөртлөө хүлээгээд байгаа нэг айгуу төвхтэй те. За яг үнэхээр танд ингээд энэ хүн сэтгэлдээ юу гэвэл сэтгэлдээ байгаад байгаа байхгүй юу? Тэ одоо танд амлалт өгөөд таны төлөө сайн сайхан зүйлийг хийгээд хичээгээд энэ амьдралдаа тэ таныг
одоо эхнэрээ болгон сонгох амлалт өгөх дайны ийм харилцаа. За Nine of Pentacles хүртэлтэй ингээд гоё зоосоо барьсан, морьтойгоо ингээд тань руу ингээд явж байгаа юм шиг те. А гэтэл энэ хүн бол нэг бол бүр ингээд маш холын харилцаа ингээд яаж чаддгүй. А дээр нь энэ хүн ийм нэг одоо сөрөг жоохон бодол ингээд тээцэн байгаад тийм ээ. За энд ингээд нүдэ бооцсон те, эргэн тойронд ингээд сэлмүүд ингээд зоогдсон. Энэ хүн одоо урагшаа гიშгий гэхээр ерөөсөө ингээд арагшаач нөгөө сэлмүүд нь ингээд тойроод хүрээлцэн маас те. Тэгээ нүдэ боолттой. За энэ бол ер нь бол нэг юм өөрийгөө сүйтгэх бодол гэж байдیں۔ За энэ харилцаа те гэл бодонгууд ууг нь бол айгүй гоё сэтгэлтэй. Тэ ингээд яг л нэг би энэ хүнтэй гэрэлж болно доо гэж бодож байгаа хэрнээ магадгүй одоо өмнөх одоо харилцааны тийм трама байд юм уу? Тэ нэг жоохон юм хэцүү зүйлсийн талаар болохгүй зүйлс буюу ингээд хизээч болохгүй зүйлийн талаар бодож өөрийгөө ингээд одоо хүлдэг юм хүн байгаа даахгүй. Тэгэхээр нөө бид нар чинь ямар нэг юм өөрийгөө сүйтгэх бодол гэдэг байгаа чи ер нь бол айцтай айгүй холбогдож орж ирнэ. Тэгэхээр тэр зүйл бол болох магадлал нь уг нь бол том бага байхад хүмүүс тэр магадлалаар нэг 3-5 ч юм уу за өсрээд нэг 10% магадaltaй байтал хүн ингээ айцнаасаа болоод одоо ямар нэгэн гоё юм зоригтой алхам хийж чадахгүй ингээ явдаг. Тэгэхээр энэ хүн бол айгүй баригдмал байгаа газар ингээ гацсан тийм ингээд ингээ алсаас хараал ингээ сайхан хүлээгээл ингээд яг яах гээд байгааг нь мэддэхгүй гэтэл энэ хүн чинь ингээд үйлдэл авахгүй ингээд гэрийнхаа өөдөнд нөгөө зоосоо тэрвэрэд ингээ за би яг энэ байгаа газараа олох гээ болж гинөө гэсэн нэг юм байдалтай ууг нь бол үнэхээр боломж нь байгаа давалж энэ хүн одоо энэ удаадаа яг хоо энерги дандаа юм байхгүй шүү дээ. Энэ удаадаа бол өөрийгөө бодоод за энэ харилцаанаас нэг тэчүүд ингээд жоохон өөрийгөө татъя да гэд өөрийгөө ер нь бол татж байна. А энд бол та бол маш гоё байгаа байхгүй тий. За би хангалттай хичээсэн тий. Одоо бол би ууг нь бол би ийм л хүн шүү дээ тий. Би бол чадыг гэвэл би ингээл тий өөрийнхөө энерги хизээл бол хизээс сэргээшдэг. Ингээл адал явдлыг хэрэглүүлэн тий. Би хийгсэн зүйлийнхээ ард гарч чаддаг ийм л одоо эрэгтэй ч юм уу те эмэгтэй шүү дээ гэд ингээд айгуу гоё юм бахархалтай байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө талд бол яг ийм нэг айгуу хацалттай энэ бол жоохон хэцүү нэг юм те яг яах гээд байгаа нь мэдтгүү гэдэг чинь нөгөө нэг яг нөгөө ихний нөгөө үг байгаа шүү дээ. Бид нар афоризмаар эхэлдэг болсон те тэр үгэн дээр хайр бол одоо мэдрэмж биш юм аа. Энэ бол үйлдэл юм аа гэдэг нь шүү дээ. Гэтэл энэ хүн зүгээр ингээд те ямар ч үйлдэл байхгүй. Тэ ингээд гаццсан. Ийм л байдалтай байна шүү дээ. За тэгэхээр за таны хувьд энэ харилцааг хэрхэн харж байгаа вэ? За та бол нэг тийм ээ. Та бол те хайрыг одоо мэдрэх эрхтэй хүн. За ер нь бол яах вэ ингээд те салалт байна те энэ салалт гэдэг карт гарч ирж байна. Дахин second chance үгүйгээ бол та бол өөрөө шийдэх боломжтой. За хоёр дахь боломжийг ингээ харилцаандаа өгөөрэй гэсэн бас ийм карт гарч ирж байна. За энэ магадгүй миний хувьд цорын ганц хүн байж магадгүй юм гэж бас та бодож иж болж байна те. Одоо бодож иж магадгүй байна. Одоо яг амьдрал минь орж ирэх үгэн зөв хүн маань энэ хүн байсан. Тэ уг нь бол та бол хангалттай л хичээсэн байгаа байхгүй тэ. За chemistry. За тэгэхээр яг нөгөө хичнээн та одоо энэ хүнтэй юм нэг хүлээлтийн байдалтай танд ингээд тодорхойгүй байгаа ч гэсэн энд бол нөгөө одоо 7 Pentacles болтол нь тэ ингээд хичээсэн хүн байгаа даахгүй. Тэгэхээр яалтчгүй та энэ хүндээ маш их татагддаг, хайртай, сэтгэлтэй. Одоо магадгүй салцсан ч гэсэн хоёр дахь боломжийг би магадгүй тэ өгч болно гэж боддгоо юм байна тэ. За нөгөө хүн маань харилцаагаа хэрхэн харж байгаа вэ? За romantic feelings бол байна. Ер нь бол энэ хүн нөгөө юу яаж те ийм эксийн асуудал бас байдаг гэж болохоор л юм байна. Нөгөө шийдвэргүй байдал гэдэг ааш те өмнөх харилцааны драма
За өмнөх одоо X гэдэг нь юу ч хийж болно л доо. Тэгээ заавал ийм нэг одоо хүн биш байж болно те. Юу ч хийж болно. За энэ хүний хувьд яалтчгүй одоо нөгөө нэг одоо King of Pentacles, Knight of Pentacles гэдэг уг нь бол яг ийм өөрийнхөө одоо нөгөө талыг одоо search хийж байгаа те ингээд өөрийнхөө амьдралд ингээд дуудаад ер нь бол тэр нь таа байсан байж бас болох байгаа байхгүй юу. За тэгэхээр энд бол нөгөө нэг танд энд айгуу гоё attraction байгаад байна те энэ хүнийг ингээд сэтгэл байгаад байна. Гэтэл энэ хүнд бол бас тийм ч хангалттай биш байна уу л гэмээр юм байна. Энд яалтчгүй нэг өөр нэгэн юм те хөндлөнгийн энерги бол орж ирж байна. За тэгэхээр бүгдээрээ зөвлөгөө карт аваад уншлагаа дуусгая. За 3 дугаар группийн ханд маань өгөх зөвлөгөө карт. Eight of Wands, Seven of Swords, Two of Pentacles, Seven of Wands. За Hermit карт маань гарч ирлээ. Хамгийн доотлолтой. За энэ харилцаа бол яалтчгүй асуудалтай байна. Асуудалтай юм. Энэ харилцаанаас төр зуртай хол байхад ерөөсөө гэмгүй буюу таны гаргаад байгаа шийдвэр бол зөв гэж хэлнэ. Айгуу сайн бодох хэрэгтэй. Хамгийн чухал одоо харилцаа мөн үү биш үү гэдэг дээрээ маш их бодох хэрэгтэй. Энэ харилцаан дээр асуудлууд маш их байгаа учраас тэр зүйлдээ энэ одоо тэмцэлтэж чаас урдаас нь ингээд зөндөө ингээд нөгөө юм гарууд ингээд энэ хүнтэй одоо тэмцэлтэх гээд байгаас тэгэхээр ер нь бол одоо яг ингээд зөвлөгөө картнаас харах юм бол та яг ийм hermit байх хэрэгтэй байна. Танд боломж гарч ирнэ энэ харилцаан дээр боломж гарч ирэх магадaltaй. Гэхдээ та одоохондоо бол одоо ганцаараа маш татгшоогоо өөрийгөө сонсох шаардлага байна гэсэн үг. За hermit маань ер нь бол одоо яг ийм сонголтын карт буюу Six of Wands картын маань жоохон арай ондоо карт те. За Six of Wands карт маань ер нь бол ингээд гадна талаас айгүй тийм гоё энергийн одоо зүйлүүдийг авдаг ийм хүний карт те. Нэг ийм олны дунд айгүй гоё онцгойрч харагддаг ч юм уу те. Хүмүүстэй арай илүү ингээд нэг тийм таалагдах хандлагатай те. Нэг иймэрхүү одоо мэдээж хүмүүс чамд алгаад чинь гэдэг маань чи ямар нэгэн зүйлээр тэр хүмүүст илүү ингээд таалагддаг. Чиний ямар нэгэн зүйлд ингээд татагддаг учраас тийм байгаа. Энэ зүйл эцсийн дүндээ чамд яг юу өгч байгаа вэ гэдэг чи сайн бодох буюу hermit маань ер нь бол татгшоогоо тий татгшоогоо өөрийнхөө доторлог өнгийн гэсэн үг. За өөрийнхөө доторлог өнгийгээд тэгээд шийдвэрээ гаргах нэ. Тэгэхээр энэ хоёр карт маань өөр карт гэж хэлээд байгаа нь тий та яалтчгүй айгуу тийм soul searching буюу тий өөрийнхөө яг юм хөгдлийг айгуу сайн мэдрэх хэрэгтэй ийм хүн байгаад байна гэж хэлнэ. Татгшоо гэдэг байгаа чинь те яг би үнэхээр яг рил дээрээ яг юу хүсэж байгаа юм бэ гэдэг зүйл чинь айгуу чухал. Гадна талаас хүмүүс алга ташаал те гэлтэй айгуу гоё ингээл байж болно л доо. Гэхдээ тэр зүйл ийм зүйл дээр бид нар дотоод хүнээ орхидог буюу одоо гадна талаас илүү нэг үнцнийг хайгаад өөрийгөө ингээд үнэлээд идэг байхгүй юу? Гэтэл үнэлгээ бол хаана байх вэ гэхээр чиний дотор талд чиний үнэлгээ байгаа л гэсэн үг. Тэгэхээр энэ дээр бол хийх ажил маш их байна танд те. Тэгэхээр энэ харилцааг бол нэг хүчлээд авах шаардлагагүй. Та бол хангалттай хичээсэн. Тэгээд энэ бол одоо уншлага маань те танд одоо юу гэдэг ямар нэгэн зүйлийг бодогдуулах зөвлөгөө өгөх нэг юм чиглүүлэг одоо уншлагууд маань болдог те ерөнхий уншлагууд маань. Тэгэхээр энэ сонголт бол таних би бол хитнүүлүүлэхгүй. За тэгээд энэ хүрээд ингээ уншлагаа дуусгаж байна. Та бүхэнд амжилт хүсье. Хэрэг болсон байх гэж бас найдаж байна. Баярлалаа, баяртай.